Та бусдын тухай бодохоо ойлгох хэрэгтэй. Эцэг эхийнхээ тухай, хамтрагчийнхаа тухай, эсвэл салсан хэн нэгнийг, тэр байтугай хүүхдүүдийнхээ тухай, мөн найз нөхдийнхөө тухай, чамайг гомдоосон хэн нэгнийг, мөн чамд сэтгэл төрүүлэхийг хичээж байгаа хэн нэгнийг, ер нь хэний ч тухай битгий бод. Эхэндээ энэ магадгүй хүндий хүйтэн, хачин эвгөө сонсогдож магадгүй. Яагаад гэвэл бидэнд бусдад анхаарал тавих гэдэг нь тэдний тухай байнга бодохыг хэлнэ гэж заасан байдаг. Хайр гэдэг нь хэн нэгнийг бодолдоо байлгахыг хэлнэ. Сэтгэлийн холбоо гэдэг нь нөгөө хүндээ байнга анхаарал хандуулахыг шаарддаг гэж бидэнд ойлгуулсан байдаг. Гэхдээ Юнг чамд өөр зүйл хэлэх байсан. Тэр хэлэхдээ чи хэн нэгний тухай хит их бодож эхлэх үед, тэр хүн чиний оюун ухаанд хит их зай эзлэх үед, чи үнэндээ тэдэнтэй холбогдож байгаа юм биш юм. Чи өөр зүйл хийж байна. Чи өөрийн мэдрэмжээ бусдад тохож байна гэсэн үг юм. Чи яг үнэндээ өөрийгөө алдаж байгаа. Чи өөрийнхөө хүчийг тэдэнд өгж байгаа гэсэн үг. Тэгвэл яг одоо Юнг гэдэг сэтгэл судлаач юуг танд ойлгуулахыг хүсэж байгааг би танд тайлбарлаж өгье. Учир нь та үүнийг л ойлгочвол олон жилийн турш таныг зовоож ирсэн тэрхүү бодлын хэм маягаас өөрийгөө чөлөөлж чадах юм аа. Ямар нэг зүйлийг дахин давтан бодох, шийдвэрлэж чадаагүй, хизээж зогсоож чадахгүйгээр боддог тэр бодлын эргэлтүүд бодит амьдрал дээр гэхээсээ илүү зөвхөн таны толгой дотор төсөөлөгдсөн тэрхүү харилцааны хэм маяг гэх мэт юм. Та хэн нэгний тухай хэтэрхий их бодоход юу болдог талаар эхлээд үздэхэй. Та хэн нэгний тухай хэтэрхий их бодох үед эсвэл тэр хүн таны тухай юу гэж бодож байгааг байнга бодох үед, хоорондоо болж өнгөрсөн харилцан ярианыхаа тухай, мөн ирээдүйд юу болох талаар төсөөлөх үед тэр хүмүүс яг яагаад тийм зүйл хийснийг ойлгох гэж дахин хичээж оролдох үед хэрвээ та дээрх зүйлийг байнга хийдэг бол Юнгийн хэлснээр та жинхэнэ харилцаанд байгаа юм биш. Та зүгээр л өөрийнхөө мэдрэмжийг заас олж харж байгаа зүйл төдий гэж тайлбарлажээ. Үүнийг англиар projection гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө сэтгэл зүйг бусад хүннээс олж харах эсвэл бусдад тохохыг хэлдэг байна. Та өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө хүслийг, өөрийнхөө айдсыг, өөрийн муу шин чанаруудаа, өөрийнхөө туршлагыг нөгөө хүндээсээ олж харах эсвэл нөгөө хүндээ байгаа гэж итгэх. Гэвч яг үндэ тэр бүх зүйл нь хүнийх биш. Таны өөрийнх чинь байдаг байх нэ. Жишээ нь та ууртай байвал нөгөө хүнийг харахтаа энэ ууртай байна гэж хардаг. Жишээ нь та хүнд атаархаж байвал нөгөө хүнийг харахтаа энэ надад атаархаж байна гэж боддог. Хэрвээ та айцтай байвал энэ миний айц юм байна. Би айгаад байгаа юм байна гэж өөрийгөө олж харж мэддэггүй, чаддаггүй. Энэ хүн айгаад байгаа юм байна гэж өөрийнхөө мэдрэмжийг бусад хүнээс тойлдон харахыг projection гэж нэрлэдэг байх нэ. Та орой унтахаар хэвтэгтэй бусад хүний тухай бодно. Зин тантай харилцсан харилцааг, мөн тантай яагаад тэгж харилцсныг та ойлгох гэж хичээж бодох үедээ яагаад тийм үйлдэл хийх болсныг дараагийн удаа тэр тэгэх бах та, энэ ингэх бах та гэж ирээдүйд болох зүйлийг таамаглах гэж оролдох үед та яг үндэ тэднийг биш, өөрийнхөө бусдад тусгасан мэдрэмжийн тусгалыг бодож байдаг байх нэ. Тэд яг хэн бэ? Тэд яг юу хүсдэг вэ? Тэд таны тухай юу гэж бодож байгаа вэ? Тэд яг ямар чадвартай хүмүүс байдаг вэ? Гэх зэрэг нь таны өөрийн толгойд дүрслэгдсэн, таны өөрийн зохиосон хувилбар юм аа. Хэрвээ та тэдний тухай ингэж боддог бол энэ бодол чинь таныг илэрхийлж байгаа. Тэднийг биш юм. Карл Юнг зөвхөн үүнийг л биднийг маш сайн ойлгосоо гэж хүсжээ. Таны толгойд дүрслэгдсэн тэр хүн үнэхээр жинхэнэ тэр хүн бол биш юм аа. Таны толгойд бүрэлдсэн тэдгээр хүмүүс бол чухам таны өөрийн бодол, өөрийн мэдрэмж, өөрийн зохиосон зүйл байдаг байх нь. Та тэдний тухай хэрэг бодно. Тэр хэмжээгээр таны энэхүү итгэл үнэмшил илүү батчин бэхжинэ. Тэгснээр та бодит амьдралаас тэр хэмжээгээр холдноо гэсэн үг. Карл Юнг чухам үүнийг л хүмүүст ойлгуулах гэж хэдэн 10 жилийг зарцуулжээ. Бид хүмүүсийн тухай бодохдоо тэр бодит хүмүүстэй холбогдож байгаа юм биш. Зөвхөн тэдгээр хүмүүс тусгасан өөрийнхөө мэдрэмжтэй холбогдож байгаа гэсэн үг. Тэдгээр хүмүүсийн тухай төсөөлөл, тэдгээр хүмүүсийн түүх, тэдгээр хүмүүсийн үг болон үйлдэл гээд бүгдээрээ нөгөө хүн гэхээс илүү бидний өөрсдийн сэтгэл зүйн тусгалыг харуулж байгаа. Хэрвээ та хэн нэгний тухай тасралтгүй бодоод байвал өөрөөсөө асуух хэрэгтэй байх нэ. Тэр хүмүүс тусгасан өөрийнхөө ямар сэтгэл зүйг би олж харж байна вэ?
Тэдгээр хүмүүсээс олж харж байгаа тэр айдас, хүсэл, зориг миний яг хаанаас гарч ирж байна вэ? Яагаад гарч ирж байгаа юм бол энэ хүний тухай тасралтгүй бодож байгаа миний тэр бодол миний өөрийн ямар шин чанарыг гаргаж ирж байгаа вэ? Бусдад зарцуулж байгаа тэр их энерги яг үнэндээ миний өөрийн амьдралдаа тэрхүү энергийг зарцуулж чадаагүй хоосон орон зай байдаг юм. Энэ нь бусдыг ялахын тулд, бусдыг хянахын тулд, ойлгохын тулд, бусдын үйлдэлийг таамаглахын тулд гэх мэт гадагшаа чиглэгдсэн сэтгэл зүйн энергийн урсгал юм. Гэхдээ энэхүү энергийн урсгалыг та өөр лүгээ авчрах ёстой. Бусад хүмүүс зарцуулсан тэрхүү энергийн урсгалыг та өөр лүгээ татан авчирснаар бусдад анхаарлаа хандуулдаггүй тэрнийг өөрийнхөө хувилбарыг та танин мэдэн шинээр нээх боломжтой. Энэ нь ялангуяа бусдыг үргэлж боддог, тасралтгүй бодлоо хянаж чаддгүй хүмүүст лөө хэрэгтэй байх болно. Гэхдээ бусдын тухай үргэлж боддог хүмүүс муу учраас ингэж боддог гэсэн үг биш юм аа. Бидний тэгж хүмүүжүүлсэн байдаг бахна. Гэр бүлийн болон ээж аавын аюултай харилцаанд өссөн хүүхдүүд бүрийн мэдэлгүй бусдын сэтгэл хөдлөл, бусдын зан араншин уг үйлдэлийг хяндаг болж өсдөг байх нь. Хэрвээ эргэн тойрны өөрийнх нь хайртай хүмүүс, өөрийнх нь эцэг их, эсрэн хамгаалагчийн зан аш үргэлж хувьсан өөрчлөгддөг, жижигхэн зүйлдер ууралдаг, жижигхэн зүйлдер баярладаг, жижигхэн зүйлдер загнадаг. Тэдний зан аш хизээ аюултай болоод хизээ аюулгүй байхыг та тааварлаж чадахгүй. Хэрвээ та ийм орчинд өссөн бол мөн хэрвээ та эргэн тойрныхон хүмүүс, дүүнрийгээ, тэр байтугай аав ээж асар хамгаалагчийн сэтгэл зүйг ойлгож тэдний сэтгэл зүйн хэрэгцээний дагуу уг үйлдэл хийж өссөн бол хэрвээ та эргэн тойрны хүмүүст яг юу хэрэгтэйг төрүүлж олж мэдээд тэрийг өгөх гэж хичээдэг тийм орчинд өссөн бол энэ бүгд таны хичээл чармаалт, таны буруугаас болсон зүйл биш юм. Энэ таны бага наснд бүрлдсэн, өөрийгөө аюулгүй байлгаж амьд үлдээхийг хүссэн таны стратеги юм. Магадгүй та өөрийгөө зодуулахгүй төлөө, загнуулахгүй төлөө, ичгэвтер байдалд орохгүй төлөө хичээсэн таны өөрийн амьд үлдэх ямар нэг хэцүү нөхцөл байдал асуудлыг даван гарах таны стратеги байх нэ. Энэ нь таныг аюулгүй байх, хайрыг хүртэх, дотн харилцаа болон хайрыг үлдээх дорын ганц арга байсан байж болоо. Ийм хүмүүс өөрийн сэтгэл зүйн энергийг үргэлж гаднаас хайдаг. Өөрийнхөө дотроос эсвэл дотгошоогоо чиглэлдээ болгож чадахгүй. Учир нь дотгошоогоо өндөх буюу өөрийгөө бодох нь аюултай, хүлээн зөвшөөрөгдөггүй, хайрлагдаагүй байсан учраас юм аа. Гэвч та одоо насанд хүрсэн. Тэрхүү стратеги танд одоо үйлчлэгээ байсан байна. Энэ нь таныг харин ч эсэргээрээ зовоож шаналхан нэг хоосолж байгаа шалтгааны нэг юм аа. Энэ стратеги нь таныг өөрийгөө алж авах, өөрийгөө танин мэдхэд саад хийдэг хамгийн том саад дотгор юм. Энэ нь таныг өөр дээрээ боцсон ирж өөрийгөө анхаарахад саад болдог, гадагшаага чиглэсэн хамгийн том аюул юм. Юнг үүнийг participation mistake, нууцлаг оролцоо гэж нэрлэх байсан. Энэ нь та өөр хүнтэй сэтгэл зүйн хувьд хит автсан тул өөрийгөө хаана дуусаж, тэр хүн хаанаас эхэлж байгааг ялгаж чадахгүй байгаа төлөв юм. Та тэдэн дээр хит төвлөрсөн тул өөрийн хэл хязгаарыг алдсан. Та өөрийгөө тусдаа бодгоол гэж мэдрэх мэдрэмжээ гээсэн. Хэн нэгэнтэй ийм төлөвт орж тэдний тухай байнга бодох үедээ та үнэндээ тэдэнтэй бодит харилцаанд ороогүй байна. Та тэдэнтэй орооцолдсон байна. Энэ бол эрүүл холбоо биш юм. Энэ бол өөрийгөө гээх явдал. Бодит харилцаа нь ялгарлыг шаарддаг гэж юунг хэлэх байсан. Энэ нь таныг нөгөө хүнээс тусдаа хэн бэ гэдгийг мэдхийг шаарддаг. Тэд юу гэж бодох, яаж мэдрэх, эсвэл таныг хүлээн зөвшөөрөх эсгээс хамааралгүйгээр өөрийн гэсэн дотоод амьдралтай, өөрийн гэсэн төвтэй, өөрийн гэсэн бие мэдрэмжтэй байхыг шаардна. Гэвч хэрв та тэдний тухай байнга бодож байгаа бол тэрхүү ялгарсан бие хүнийг хөгжүүлж чаддгүй байна. Хэрв таны оюун санаа нь бүх эрчим хүч тэдэн рүү чиглэж, тэднийг ойлгох, тааварлах, харилцаагаа зохицуулах гэж хичээж байгаа бол та тэр эрчим хүчийг эргүүлэн татах ёстой. Та тэдний тухай тэгж их бодохоо ойлгох ёстой байх нэ. Энэ нь та тэдэнд санаа тавихаа болсон гэсэн үг биш. Харин хэн нэгэнд санаа тавих нь заавал донтолтын бодол шаарддаггүй учраас тэр юм. Үнэн дээр донтолтын бодол нь бодит халамжинд саад болдог. Бодит халамж нь та нөгөө хүний ямар нэгэн тусгалгүйгээр буюу өөрийнхөө мэдрэмжийг тэр хүнээс
олж харж байгаа хуурамч төсөөлөлгүйгээр байж чадах үед л бий болдог бахан. Тэднийг байгаагаас нь өөрөөр байлгах гэж хичээхгүйгээр тэдэнтэй хамт байж чадах үед бий болно. Өөрийгөө тэдний дунд гээйлгүйгээр хайрлаж чадах үед бий болдог. Гэхдээ ийм төрлийн харилцаа нь зөвхөн та өөрийн мэдрэмжийг бусдаас олж харж тэдний тухай хийсвэр төсөөлөлтэй байхаа болсон цагт л хэрэгждэг байх нь. Одооноос эхлээд бүгдөө энэхүү өөрийн мэдрэмжийг бусдаас олж харах, тэдний тухай хийсвэр сэтгэлгээгээр бодох энэ үйл явцыг тусгал гэж нэрлэе. Өөрийн эдгээр тусгалыг бусдаас татан авч эргүүлэн авсан тохиолдолд л та бусад хүмүүстэй жинхнээсээ харилцаа үүсгэж чадна. Та тэднийг өөрийн оюун санааны ертөнцийн төв байхаа болиулж анхаарлаа өөртөө эргүүлэн чиглүүлсэн тэр үед л энэ бүхэн боломжтой юм. Энэ нь зүүн савингийн эсрэг мэт санагдаж болохыг би мэднэ. Хэрв та хэн нэгний тухай бодгоо болчихвол тэдэнтэй тогтоосон холбоогоо алдчих юм шиг л санагддаг. Оюун санааны байнгын анхаарал халамж харилцааг үргэлж хадгалж байдаг юм шиг санагддаг. Гэвч Карл Юнг үүнийг эсрэгээр нь хийвэл үнэн болно гэж хэлэх байсан. Та хэн нэгний тухай их бодох тусам тэднийг боддоор нь бага олж хардаг. Тэдний талаарх таны оюун санааны бүтэц улам нарийн болох тусам тэднийг яг хэн бэ гэдгийг мэдхээс улам илүү холдоно. Та тэдэн дээр их тусгал хийх тусам тэдэнтэй биш, харин өөрийнхөө сэтгэл зүйтэй харилцаж байгаа хэрэг. Тиймээс өнөөш нь амархаар хэвтэхтэй. Бусдын тухай бага бодох нь таны харилцааг боддоор сайжруулж магадгүй гэдгийг нэг бодоод үзээрэй. Тэрхүү донтолтын бодлыг эргүүлэн татах нь бодит холбоо тогтоох орон зайг бий болгож магадгүй юм. Учир нь та хэн нэгний тухай байнга бодхоо болж тэднийг зохицуулах эсвэл тааварлах гэж хичээхэ болох үед ямар нэг зүйл өөрчлөгддөг. Та илүү байгаагаараа яг одоо цагтаа төвлөрдөг байх нь тэдний тухай бодолдоо төөрхөөсөө илүүтэй. Тэдэнтэй хамт байх үедээ тэднийг боддоор харах боломжтой болно. Мөн та өөртөө илүү ойрхон болдог. Гадагшаа чиглэж байсан бүх эрчим хүч эргэж ирснээр гинэт та өөрийн дотоод амьдрал, өөрийн мэдрэмж, хэрэгцээ, өөрийн амьдралын аялалдаа анхаарал хандуулах боломжтой болно. Энэ бол Карл Юнгийн хэлээд байсан хувь хүн болон төлөвшөх буюу individuation үйл явц юм. Энэ нь өөрийгөө олох, өөрийн төвийг хөгжүүлэх, гадаад ертөнцид бусдын хийж, бодож, мэдэрч байгаа зүйлд байнга хариу үйлдэл үзүүлэхээс илүүтэй дотроосоо гадагш чиглэж амьдарч сурах үйл явц юм. Энэ үйл явц нь таныг бусдад оюун санааныхаа эрчим хүч, энергийг бусдад өгөхөө болохыг шаарддаг. Энэ нь бусдыг ойлгож мэдхээс илүүтэй өөрийгөө сонирхохыг шаарддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Энэ нь таны хүйтэн хүндий, хайхрамжгүй эсвэл бусдад санаа тавихаа бойл гэсэн үг биш юм. Энэ нь та хүмүүсийг хайрлахаа бойл эсвэл харилцаагаа тасал гэсэн үг биш. Энэ нь та өөрөөр харилцаж сурна гэсэн үг. Та бусдаа нэгдэж уусалгүйгээр хамт байж сурна. Тэднийг өөрийн сэтгэл зүйн төв болгохгүйгээр тэдэнд санаа тавьж сурна. Өөрийн тусдаа бие хүний мэдрэмжийг хадгалангаа тэднийг хайрлаж сурна. Сонирхолтой нь энэ нь таныг бодит дотн харилцаанд илүү чадварлаг болгодог. Учир нь бодит дотн харилцаа гэдэг нь бие биедээ уусах эсвэл нөгөө хүнийхээ дотор өөрийгөө гүйх явдал биш юм. Энэ бол хоёр бүхэл бүтэн хүн уулзах явдал юм. Хоёр өөр бие хүн энэ явцад өөрийгөө гээйлгүйгээр хамт байхыг сонгох явдал юм аа. Гэвч бидний ихэнх нь үүнийг яаж хийхийг хизээж сураагүй. Хайр гэдэг нь нөгөө хүн дээрээ байнга анхаарлаа төвлөрүүлэх явдал гэж бидэнд зааж сургасан байдаг. Халамжлах гэдэг нь тэдний тухай үргэлж бодох явдал гэж сурсан. Холбоотой байна гэдэг нь тэднийг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгох явдал гэж заасан байдаг. Бага байхдаа доктортой хайрыг мэдрээгүй зарим хүмүүсийн хувьд бусдын тухай бодох нь харилцааг хянах гэсэн орлого болдог. Хэрв би тэдний тухай хангалттай бодвол, тэднийг тайлж мэдвэл, тэдэнд юу хэрэгтэй байгааг тааварлаж чадвал, магадгүй тэд үлдэх байх, магадгүй тэд намайг хайрлах байх, магадгүй би аюулгүй болох байх гэж боддог. Гэвч Юнг аюулгүй байдал гэдэг нь оюун санааны байнгын анхаарлаар бусдыг хянахаас ирдэггүй гэж хэлэх байсан. Аюулгүй байдал нь таны харилцаанд юу ч тохиолдсон бай.
Түүнийг даван туулж чадах тийм хүчтэй бие хүний мэдрэмжийг хөгжүүлснээс ирдэг. Хэн нэгэн явсан ч, таныг гомдоосон ч, эсвэл таны хүссэн зүйлийг өгөхгүй байсан ч та зүгээр байж чадхаас ирдэг. Та бусад хүмүүсийн тухай бодолдоо бүх хүч чадлаа өгч байхдаа тийм төрлийн дотоод аюулгүй байдлыг хөгжүүлж чадахгүй. Та анхаарлаа өөртөө эргүүлэн авчрах ёстой. Та тэдний тухай боддог шигээ өөрийнхөө тухай бодож сурах ёстой. Яг одоо надад юу хэрэгтэй байна вэ? Би яг юу мэдэрч байна вэ? Би юу хүсэж байна? Энэ өчид миний хувьд юу үнэн байна вэ? Эдгээр л чухал асуултууд юм. Эдгээр асуултууд таныг өөрийгөө таньж мэдэхэд туслана. Эдгээр асуултууд таны дотоод төвийг бүрдүүлнэ. Гэвч хэрв та үргэлж өөр хэн нэгний тухай бодож байгаа бол эдгээр асуултад хизээж хүрэхгүй. Та үргэлж гадагшаага чиглэсэн байна гэсэн үг. Үргэлж өөр хэн нэгнийг уншихыг хичээдэг. Үргэлж бусдын таны талаарх сэтгэлдлийг ойлгох гэж хичээж байна. Энэ бол эцэж туйлдмаар зүйл юм аа. Энэ бол эрч хүчийг барж байгаа хэрэг. Энэ бол таныг өөрийн амьдралдаа боддоор амьдрахад саад болж буй амьдралын хэв маяг. Тиймээс өнөөш нь өөрийгөө амраахын хажуугаар нэг зүйлийг дадлаг хийгээсэй гэж би уриалж байна. Таны оюун санаа өөр хэн нэгэн рүү хандах үед түүнийг зүгээр л ажиглаж сур. Тэдний тухай бодож, тэднийг гайхаж, тааварлахыг хичээж эхлэх үедээ түүнийгээ анзаар. Анзаарахдаа өөрийгөө битгий шүү. Битгий хатуу ханд. Зүгээр л зөөлнөр өө би дахиад л тэдний тухай бодоод эхэллээ гэж хэл. Тэгээд анхаарлаа өөртөө, амьсгалдаа, бие махбоддоо яг энэ мөч рүү эргүүлэн авчир. Энэ бол дадлага юм. Энэ нэг удаа хийгээд л болчихдог зүйл биш. Энэ нь анзаарах, эргүүлэн чиглүүлэх, дахин анзаарах, дахин эргүүлэн чиглүүлэх замаар олон удаа хийх зүйл юм аа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ дадлага таны өөрийн оюун санаатайгаа ярилцах харилцаа болж өөрчлөгдөнө. Та бусдын тухай бодоход хичнээн их эрчим хүч зарцуулж ирснийг анзаарч эхэлнэ. Та өөрийнхөө хэв маягийг хамгийн их боддог тодорхой хүмүүсээ, донтолтын бодлыг өдөөдөг нөхцөл байдлуудыг, бусад хүмүүс таны тухай юу гэж боддог талаар өөртөө ярьдаг түүхүүдээ анзаарч эхэлнэ. Үүнийг илүү тодорхой харах тусам та түнд хянуулах нь багасна. Танд сонголт бий болно. Та оюун санааны эргүүлэгт автахын оронд анхаарлаа өөр тийш нь чиглүүлэхийг сонгож чадна. Карл Юнг үүнийг ухамсар consciousness гэж нэрлэдэг бөгөөд өөрийн хэв маягийг ухамсарлаж тэдгээрийг зүгээр нэг ухамсаргүйгээр даган амьдрахаа болохыг хэлнэ. Түүний үзэж байгаагаар ухамсар бол эрхчлөөний эхлэл юм. Таныг удирдах байсан нь тэр хэв маягаас чөлөөлөгдөх эрхчлөө. Таныг туйлж байсан донтолтын бодлуудаас чөлөөлөгдөх эрхчлөө. Өөрийгөө таньж мэдэхэд саад болж байсан бусдад хандсан байнгын чиг баримжаанаас чөлөөлөгдөх эрхчлөө. Энэ эрхчлөө ганцхан шөнийн дотор ирэхгүй. Гэхдээ энэ нь Юнгийн ойлгосон зүйлийг ойлгохоос эхэлнэ. Хэн нэгний тухай хэд их бодох нь хайр биш. Энэ нь холбоо биш. Энэ нь миний өмнө тайлбарсанчлан өөрийн мэдрэмжийг бусдаас харах тусгал юм. Энэ бол өөрийгөө гээх явдал. Энэ бол хүч чадлаа бусдад өгч буй хэрэг. Та өөрөөр сонгож чадна. Та тэдний тухай бага, өөрийнхөө тухай илүү өхийг бодохыг сонгож чадна. Та тусгалуудаа эргүүлэн татахыг сонгож болно. Та өөрийн төвдөө эргэж ирэхийг сонгож болно. Энэ бол таны нээн тэргуунд хийх ёстой ажил бөгөөд энэ нь илүү үн цэнтэй байдаг юм. Учир нь энэ ажлын цаана илүү байгаагаараа, илүү одоо цаг дээр төвлөрсөн, илүү буур сууртай, бодит харилцаанд илүү чадвартай таны хувилбар оршиж байдаг. Учир нь тэр үед та өөрийгөө гээхээ болдог. Өнөөшн зүгээр л анзаарахаас эхлэе. Бусдын тухай хичнээн их бодож байгаагаа анзаар. Тэр бодлуудын чанарыг анзаар. Хэн нэгний тухай донтолтын бодолд автах үед бие махбодод тань ямар мэдрэмж төрж байгааг анзааръя. Тэгээд өөртөө эргэж ирэх дадлага хий. Амьсгалдаа яг одоо байгаа энэ мөч рүүгээ эргэж ирье. Та өнөөшн юу гэж шийдэх албагүй. Та хэнийг ч тайлж мэдэх албагүй. Та зүгээр л өөртөөгөө хамт энд байх хэрэгтэй. Энэ л хангалттай. Энэ бол эхлэл юм. Энэ эхлэлээс бүх зүйл өөрчлөгдөж болно. Одоо өөрийгөө амраа. Оюун санаагаа тайвшруул. Хэрв өөр хэн нэгний тухай бодол төрвөл түүнийгээ анзаар. Тэгээд зөөлнөөр, ийдгээр анхаарлаа өөрийн мэдрэмж рүүгээ эргүүлэн авчир. Та энд байна.
Та амьсгалж байна. Та амьд байна. Яг одоо энэ л чухал. Тэд юу гэж бодох? Тэд юу хийж байгаа? Тэд юу гэх гэсэн нь чухал биш. Зөвхөн та, зөвхөн энд, яг одоо. Энэ мөчид таны өөрийн ухамсарт өөртөөгөө хамт байгаа энэ мөчид таны хүч чадал оршиж байна. Карл Юнг үнийг ойлгосон бөгөөд одоо таач бас ойлгож эхэллээ. Зүгээр л амар, зүгээр л амьсгал. Одоохондоо зүгээр л өөртөөгөө хамт бай. Босод бүх зүйл хүлээж болно.